За өнөөдөр би та нарт үнэхээр тэр амьлсан амьд байгаа гэдгийг түүхэн баримтуудаар бас Бурхны үгийн дагуу би та нарт хэлмээр байна. Нөгөө талаасаа Есүс амьлсан гэдгийг түүх гэрчлэхээс гадна 1-р зууны үеийн анхны итгэгч нарын амьдрал үхлэн гэрчлэхээс гадна өнөөдөр энэ сууж байгаа олон хүмүүс Есүс амьлсан учраас амьд байгаа учраас л та нар амьдралдаа зовж зүдэрч явахдаа өвчтөө зовлонтой байхдаа амьдралын маш хэцүү хүнд нөхцөл байхдаа Есүсийн нэрийг дуудаад түүнээс авралыг авсан, түүнээс эдгэрлийг авч исэн. Муу сонсонд хүлэгдэж, хараалд хүлэгдэж, зов зүдэрч явахдаа Есүс Христийн нэрийг дуудаад сүмд ирээд итгэлийн хүмүүсээр өрөөлгөө залбируулаад тэр муу ёрийн сүнсний хараалаас хүлээснээс чөлөөлөгдөж бодиттой бие махбодтой эдгэрлийг авахаас гадна бүр сэтгэл зүрхний эдгэрлийг авч айдсаас ичгүүрээс тэр бүхэл сул дорой мөхс байдлаасаа чөлөөлөгдөд өнөөдөр ямар гайхалтай сэтгэл чинь эрүүл, амьдрал чинь эрүүл болчихсон. Амьдралаас чинь тэр арх завхайрал, тэр зан чанар ёс суртахуунаас чинь тэр бүхэл доромжлол, завхай тачаал, бозор шунал, зайлмих хар санаа байхгүй, бардамнал байхгүй, сэтгэл чинь амьд нэгний өрөөлөөр өрөөгдөж амьдрал чинь эдгэрч байгаа чинь энэ бол Есүс гарцаагүй амьд байгаа гэдгийн баталгаа юм. Би урд нь өөрөө мэрэг төлөгчийн хүүхэд байж олон мэрэг төлөгч лам бөөнөр гэрт минь ирж тэгээд тэдний үг сургаал хэлсэн чэйжлүүлсэн тарин майныг уншиж явахдаа миний сэтгэл зүрх хизээч ариусгагдж байгаагүй. Харин улам эвдэрч, улам л бардамнаж тэгээд гим нүгэл хийхдээ аргалуулна гэж боддог. Гим нүгэл хийхдээ хизээч айхгүй арх ууж байхдаа ээж аваагаа зовоож гомдоож байхдаа худлаа ирж байхдаа бурхан намайг харж байгаа шүү гэдэг айдас бүр юу ч байхгүй. Зүгээр л буруу юм ичээд аргалуулч. Надад лам байна, ар хаадаг, ар даадаг, мэрэг төлөгч байна. Ийм л мунхаглал дотор живж явсан юм аа. Харин Христ Есүс дээр ирээд тэр амьлсан нэгэн, тэр ариунаас ариун амьд нэгэн амьдралын жинхэнэ үн цэнийг надад ойлгуулж өгсөн юм аа. Амен. Тэм учраас энэ замыг бүх хүн мэдээсэй гэж хүссэн. Тэгээ өнгөрсөн одоо 32 жил ариун Библи уншиж өнөөдрийг хүртэл сүм чуулганд нэг ч гэсэн тэр гимт хүн, нүгэлт хүн, зов зүдэрч байгаа хүн, хараалт гэр бүл үр удмаараа зовж байгаа хүмүүс ирээд аврагдаасаа гэж хүсэж үйлчилж явнаа. За тэгээ та бүгдийг харсандаа маш их баяртай байна. За өнөөдөр Есүс Христ үхлээс амьлсан энэ өдөр юм аа. Энэ бол хамгийн чухал зүйл юм шүү. Хэрвээ Есүс Христ үхлээс амьлаагүй бол бидний итгэл хоосон байх байсан юм аа. Яг бусад шашинтай мухар сүсэгтнүүдтэй яг адил бидний итгэл найдвар мөхчгсөн, живчгсэн, ёс суртахууны ялзрал, завхрал, дороотол дотроо живчгсэн амьдарч байх байсан юм аа. Өнөөдөр шашныг үүсгэн байгуулсан маш олон худагт хувилгаад тэр мэрэгэн төргөн хүмүүс энэ хорвоод төрсөн ч тэд бүгдээрээ байхгүй байгаа юм аа. Буддаа байсан, одоо байхгүй байна. Түүний чандар нь байгаа. Мухаммед байсан лалын шашныг үндэслэгч, одоо тэр байхгүй байгаа. Күнд бусад хиндуизмыг үндэслсэн бусад бүх шашныг үүсгэн байгуулагчид одоо тэд байхгүй бөгөөд тэдний цогцсон, тэдний чандар нь тэд үхсэн гэдгийг батлан одоо хүртэл байдаг. Харин Есүс Христийн булшин хоосон байгаамаа ах түсэ. Есүс Христ учир нь үхлээс амьсан учраас түүний булш хоосон байгаа юм. Түүний булш хоосон байгаа нь таны бидний итгэл хоосон биш гэдгийг харуулж байгаа юм аа. Хэрвээ Есүс Христ булшинд ороод ялзарсан бол яг хүмүүн бидэнтэй адилхан булшинд ороод ялзарсан бол бидний итгэл яг үүнтэй адилхан ялзарч булшлагдах байсан юм аа. Христ итгэл гэж энэ хорвоо ертөнцид байхгүй байх байсан юм аа. Харин Есүс үхлээс амьсан учраас түүний амьлалтан дээр бидний итгэл, бидний чуулган оршиж байгаа юм аа. Тэр амьд учраас бид амьд нэгэндийг магтан хүндэтгэж алдаршуулж, амьд нэгэнд амьлсан Есүстэй ярьж, залбирч, энэ амьдралдаа бодит тусламж өрөөлийг Есүсээс бид хүлээж авдаг юм аа.
Есүс амьсныхаа дараа Иохан 20 дугаар бүлгийн 19 дээр 19-с 23 дээр түүний амьлалтыг харсан Иохан гэдэг түүний дагалдагч үдсэн зүйлээ энд бичиж үлдээсэн. Иохан Есүсийг амьлсны дараа түүнтэй уулзсан анхны хүмүүсийн нэг байсан. Иохан 20 дугаар бүлгийн 19-с 23 дээр Есүс амьлж ирээд шалом гэдэг үгийг хэлсэн юм шүү. Есүсийн амьлсны дараа анхны хэлсэн үг шалом буюу амар амгалан байх болтугай гэж хэлсэн. За, та нарт амар амгалан байх болтугай. Энэ нь зөвхөн амар тайван гэсэн үг биш юм. Амар амгалан гэдэг үг бол амар амгалан гэдэг үг бол агуу том утгатай байдаг. Эрүүл байгаараа, эдгэрсэн байгаараа, чөлөөлөгдсөн байгаараа, бүрэн бүтэн байгаараа, төгс байгаараа гэсэн үг юм аа. Амьсныхаа дараа Есүс дагалдагчдаа эрэхтэй хэлсэн хамгийн агуу үг бол шалом, амар амгалан байтугай гэж хэлсэн юм шүү. Энэ үгийг, энэ мэндчилгээг Есүс хэлэхдээ анхны тэр сонсогчд нь ямар нөхцөлд байсан гэж сэтгэлээр унсан, айчсан, үхлийн айдаст хүлэгдчихсэн, урам зориг нь мохоод бүх найдвараа алдчихсан хэдэн дагалдагчтай хэлсэн юм аа. Есүс Христийг үхэх гэж цовдлогдсон, оршуулгдсныг тэд нар өөрсдийн гараар оршуулсан. Есүс загалмай дээр ямар аимшигтай тамлагдан тарчлагдаж Ромын цэргүүд түүний гар хөлийг нэвт загалмай дээр хадаж тэгээд эцэст нь түүний хавирга руу буюу түүний зүрхийг нэвт чадалхад аль хэдийн үхээ цогцос болцсон түүний биенээс ус цус ялгаран гоожиж байсан. Яагаад гэвэл амьд хүнээс ус цус гоождгүй, зөвхөн үхсэн хүнээс л ус цус шүүс гардаг. Дагалдагч нар Есүс аль хэдийн үхчихсэн гэдгийг түүнийг Ромын цэрэг хавирга руу чадалхад биенээс нь ус цус гарч байгааг хараад аль хэдийн цогцос болчихсон байна гэдгийг мэдсэн. Түүнтэй хамт дагалдагч нарын урам зориг, итгэл, найдвар бүгд мөхсөн юм шүү. Тэд бүгд сэтгэлээр унсан, тэд бүгд айдас тавцсан. Тэд түүнийг өөрсдөө оршуулж байхдаа үгээр илэрхийлэхийн аргагүй гонигтай байсан юм шүү. Харин Есүс амьлаад тэдэн дээр ирэхдээ шалом гэж хэлсэн. Шалом, шалом. Амар амгалан байгаараа, эрүүл байгаараа, эдгэрсэн байгаараа, чөлөөлөгдсөн байгаараа, бүрэн бүтэн байгаараа, бүү байгаараа, зоригтой байгаараа, төгс байгаараа гэж хэлсэн. Өнөөдөр түүний амьлалт нь бидэнд энэ амьдралд зов зүдэрч, гим нүгэлд хүлэгдэж, амьдрал нь сүрч байгаа мэт нөхцөл байдалд байгаа. Гэр бүл нь үнэхээр одоо ингээд салхаас өөр арга замгүй юм шиг. Магадгүй ажил бизнес нь дампуурчихсан. Одоо яана? Магадгүй хайртай хань ижлээ алдсан. Халамжлах аав ээжигээ алдсан. Одоо би энэ хорвоод ор ганцаараа би одоо яана? Харин Есүс, амьлсан Есүс хэлж байна. Шалом. Амар амгалан байгаараа гэж хэлж байгаа. Та нар дэрэгдэхүндээ хэлээрэй. Есүс амьлсан учраас та шалом, амар амгалан байгаараа гэж хэлээрэй. Есүсийн амьлалт нь бидэнд шаломыг, төгс шалом, амар тайвныг тунхаглаж байгаа юм аа. Төгс амар амгаланг. Есүсийн амьлалт нь бидэнд юуг харуулж байгаа вэ гэвэл 1-р Коринт 15-ын 20 дээр ийхүү бичигдсэн байна. Харин чухамда Христ үхэхстээс амьлуулагдсан бөгөөд нойрсогсдоос анхны үр жимс мөн гэж хэлсэн байна. Анхны үр жимс гэж та нар хэлэхгүй юу? Есүс Христийг нойрсогсдоос гэж хэлсэн. Нойрсогсдоос анхны үр жимс мөн гэж хэлсэн нь ямар учиртай гэж? Хүн үхэхэд хоёр ангилдаг. Эхнийх нь үхсэн хүн гэж ангилдаг. Хоёр дахь нь нойрсон хүн гэж ангилж байна. Энэ нь ямар учиртай юм бэ? Христ Есүст итгээгүй. Гим нүгэл дотроо амьдарч байгаад архитан, завхаарч, бардамнаж, сагсуурч, худал хэлж, хулгай хийж, эцэг ихээ зовоож тэрсэлж амьдарч энэ гим нүглээ гимшилгүй амьдралаа бодол санаагаа үг үйлдэлээ өөрчлөөгүй амьдарч байгаад нүгэл дотроо үхсэн бүх хүмүүс
тэд бол үхсэн хүмүүс юм. Энэ нь ямар учиртай юм бэ? Нэгдүгээрт бие махбодын үхэл, хоёрдугаарт сүнсний үхэл. Энэ бол мөнхийн там юм. Библиэлд там бол мөнхөд асаж байгаа гал бөгөөд тамд сүнсээр хаягдсан хүн тамийн галд шатаж тарчилж, тамийн амьтанд тамлуулж, тамийн галд хүхэр төлөгдөж байхдаа үхий гэж хөсөвч үхэж чадахгүй бөгөөд үхсэн байгаа нь тэр там бол мөнхийн зовлон юм а гэж хэлсэн байна. Харин хоёр дахь нь нойрсон хүн. Бие махбодын хувьд тэр хүн үхээд цогцос болоод оршуулгадж байгаа ч тэр хүн сүнсээрээ хизээж хоёр дахь үхэл буюу там руу явдаггүй. Харин тэр хүн Христ Есүс дотор гим нүглээ гимшиж худал хуурмаг хэл яриагаа болж, дэрэгдэх хүндээ үннийг ярьдаг хүн болж, хулгайч байсан хүн хулгайлахаа болж, дэрэгдэх хүнийхээ бусдынхаа сайн сайхны төлөө өөрийн гараар шударгаар хөдөлмөрлөж амьдрсан тэр хүн завхаархаа болсон, завхаарл руу харахаа, завхаарл руу гүүхээ болсон тэр хүн, хүчирхийллийг зогсоосон тэр хүн, харин бусдад итгэл найдварыг хайрын тэврэлтийг өгдөг тэр хүн, ядуус тусалдаг тэр хүн, хуваа хичээхэ болчихсон, харин бусдын төлөө, өнчтийн төлөө, бэлгэвсний төлөө бусад энэ амьдралын ачаан агтсан зов зүдэрсэн хүмүүс тусалдаг болсон тэр хүн, хуваа хичээсэн амьдралдаа үрд мөнхөд баяртай гэж хэлсэн тэр хүн махбодын хувьд үхэхдээ сүнсээрээ мөнхийн деваажинд гим нүглээ уучлуулан очдог учраас түүнийг нойрсон хүн гэж хэлдэг. Тэгвэл энд хэлсэн 1-р Коринт 15:20 дээр чухамдаа Христ үхэхстээс амьлуулагдсан бөгөөд нойрсохстоос анхных нь үр жимс. Нойрсон тэдгээр хүмүүс бол Христ Есүст гим нүглээ гимшин итгэж Христ дотор энэ итгэл дотор нас барсан хүмүүс хожим сэрэх болно. Тийм учраас нойрсон гэж хэлээд байгаа юм. Та нар боддоо өнөөдөр та нар урчин нойрсоод унтсан учраас өнөөдөр энэ цоошин өглөө та нар сэрээд энэ газар ирсэн байна. Түүнтэй адилхан Христэд гим нүглээ гимшин итгэн аврагдсан хүн үхэхдээ нойршдог. Харин сэрэхдээ деваажин сэрдэг. Үрд мөнхийн амьдрал дотор сэрдэг. Тийм учраас Христ Есүс нойрсон хүмүүсээс анхны үр жимс. За одоо та нар хэлэхгүй анхны үр жимс. Анхны үр жимс гэдэг байна та нар юу төсөөлөгдөж байна? Хамгийн анх гарсан боловсрсон жимс үстэй. Анхны. Та нар дахиад хэлэхгүй анхны хамгийн нэгдүгээр бүр тэргүүн хамгийн ихэнд ургасан үр жимс. Тэгвэл Есүс Христ үхлээс амилснараа бүх түүнд итгэж гим нүглээ уучлуулан итгэл дотроо амьдарч итгэл дотроо найдвар дотроо нас барсан хүмүүс хожим Тэнгэрийн деваажинд амилахаас өмнө хамгийн ихэнд яг мөнхийн амиар амилсан тэр нэгэн бол бидний төлөө энэ дэлхий дээр бидтэй адилхан махбодыг өмсөн ирээд бидний төлөө зөвхт амьдралаар амьдарч бидний төлөө загалмай дээр бидний бүх гим нүгэл хараалыг төлөн загалмай дээр аимшигтай уугашуу зовлон шаналыг амсан тамлагдан алагдсан Есүс 3 хоногийн дотор яг энэ өдөр үхлээс амилахдаа анх мөнхийн амиараа амилсан анхны хүн болсон юм аа. Анхны үр жимс болсон юм аа. Харин дараа нь Христ Есүст одоо итгэсэн та бид нар энэ хорвоогийн мөнх усыг нэг өдөр үзүүлнэ. Тэр үед Христийн амилсан амлалтын найдвар дотор тэр эрх мэдэл хүч чадал сүр жавхлан дотор бид алдрын гандашгүй ялзрахгүй мөхөшгүй үрд мөнхийн энэ биеэр солигдох болно. Ямар гайхалтай мэдээ вэ? Ямар агуу найдвар вэ? Үхэхстийн амлалтын талаар 1-р Коринт 15 дугаар бүлгийн дээр ингэж хэлсэн байна. Би та нарт уншиж өгье. 1-р Коринт 15 дугаар бүлгийн 1-ээс би хэд хэдэн ишлэгийг би та нарт товчлоод уншихыг бодно. 1-р Коринт 15-ын 1-ээс бүгдээрээ гаргая. 1-р Коринт 15 дугаар бүлэг бол амьлалтын бүлэг гэж нэрлэдэг. Та нар амьлалтын бүлэг гэвэл 1-р Коринт 15-ыг хэлж байна гэж ойлгоорой. 1-р Коринт 15-ыг
Христ Есүсийг эсэргүүцэж, Христэд итгэгчдийг чулуугаар шидэн алж явсан, Христэд итгэгчдийг шоронд хориулж тамлаж явсан Паул гэдэг хүн хожим амилсан Есүстэй уулзсныхаа дараа би Тэнгэр бурхныг тэрсэлж амьдрсан хүн байна штэ гэдгээ ухааран тэр хүн Христийг амьд гэдгийг мэдсэний дараа, амилсан Есүстэй уулзсны дараа энэ хүн шоконд ороод тэгээд энэ хүн 3 хоног ус жугаагүй, юу ч хийдэггүй 3 хоног шоконд орсон баг. Та нар энэ амьдралдаа шоконд орж үзсэн үү? Би та нараас асууя. Та нар бодож үзтээ. Ямар нэгэн байдлаар цочролд автаж та нарт гинтийн хизээж тохиолдомгүй аимшигтай зүйл болж үзсэн үү? Илч Паул цочролд орохдоо 3 хоног юу ч хийдэггүй, төдийгүй, юу ч уугаагүй шоконд ороод суудсан байгаа шүү дээ. Бид нар шоконд орж исэн энэ амьдрал дээр хэцүү зүйл туулж исэн. Гэхдээ 3 хоногийн турш юу ч идэж уухгүй өрөөндөө тас харанхуй суuna гэж ингэтлээ цочрод ороогүй байх. Та нар боддоо Христэд итгэгчдийг үлгэр домог ярьж гин гэд алж байсан хүн амилсан Есүстэй уулзах үед энэ хүн маш аимшигтай цочролд орсон. Тэгэд хожим энэ хүн Есүс амьд юм бэ штэ гэдгийг тунхаглаж газар сайгүй явж Монголд хүртэл сайн мэдээ орж ирэх энэ замыг энэ хүн тавьж өгсөн. Энэ хүн дэлхийд даяар тунхагласан, эцэст нь сайн мэдээ ярьсан учраас өөрөө Ромын шоронд толгоогоо тастуулан алагдсан хүн байна. Энэ хүн Коринт номын захидлыг бичихтэй 15 дугаар бүлэг дээр Есүсийн амьлалтыг гэрчлэн ингэж бичсэн байна. За бүгдээрээ түүхийн хуцаараа илцгаая. Илч Паул ингэж хэлсэн. Ах дүү нараа, та нар тунхаглагдсан сайн мэдээгээ би та нарт мэдүүлье. Та нар түүнийг хүлээн аваад түүндээ зогссон. Хэрв миний тунхагласан үгийг та нар баримталж бас дэмий хоосон итгээгүй бол та нар түүгээр аврагдсан юм а. Учир нь би хүлээн авсан зүйлийнхаа хамгийн чухлыг та нарт дамжуулсан. Энд апостол Паул хамгийн чухал зүйл гэж хэлсэн. Энэ бол түүний амьлалт юм шүү. Бичвэрийн дагуу Христ бидний нүглийн улмаас өгсөн бөгөөд оршуулгдан бичвэрийн дагуу 3 дахь өдөртөө амьлуулагдсан юм а гэдгийг энд Илч Паул хэлж байна. Бичвэрийн дагуу гэдэг нь үн эртнээс зүнчнэр хүн төрлөختөнд нэгэн аврагч ирнэ. Түүнийг таних тэмдэг нь онгон бүсгүй жирэмслэн хөл өндтэй болж хүү төрүүлнэ. Хүмүүс түүнийг хүчит бурхан, инхийн жонон, гайхамшигт зөвлөгч, мөнхийн эцэг гэж дуудах болно. Давидын сэнти дээгүүр шудраг ёс үнэн зөвийг үеийн үе тогтооход түүний засаглал инх хамгаалан тэлхүйд хязгаар байхгүй гэж хэлсэн. Есүсийг мэдлэхээс өмнө олон иш үзүүлэгчдэр энэ мэт иш үзүүлгийг хэлж бас түүний загалмайд цовдлогдсон, алагдсан, оршуулгадж 3 дахь хоногтоо үхлээс амьлна гэдэг амьлалтыг зөвгнөн бичсний дагуу яг тэр бичвэр биелэгдсэн юм а. Үүнийг Илч Паул тунхаглаж байгаа юм. Тэр бичвэрийн дагуу 3 дахь өдөртөө амьлуулагдсан агаад Кефт дараа нь өнөөх 12-т үзэгдэжээ. Үүний дараа тэр 500 гаруй ах トゥ нарт нэг мөчөд үзэгдсэн бөгөөд одоо болтол тэдний олонх нь амьд байна гэж хэлсэн. Паулыг энэ загтлыг бичиж байх үед Есүсийг амилсан Есүсийг харсан тэр 500 гаруй хүний олонх нь амьд байсан. За яг одоо энд бараг 500 хүн байгаа бах. Та нар боддоо Есүсийг Паул өөрөө амилсан гэж харснаа ярьсан бол хүмүүс Паулд итгэхгүй. Нэг юм харсан байлгүй. Эсвэл энэ хүн худлаа ярьж магадгүй. Гэтэл Паул энд хэлж байна. 12 дагалдагч нь бас харсан юм а гэж хэлж байна. За магадгүй Паул 12 дагалдагч нь бүгдээрээ амилсан Есүсийг бид нар харсан гэж ярил эдгээр хувилдаад байна гэж магадгүй зарим сэжигч хүмүүс ойлгож магадгүй. Гэтэл та нар 500 хүн амилсан Есүсийг харсан гэж ярихад энэ хий үзэгдэл байх боломжтой юу? Энэ нь худлаа байх боломжтой гэж юу? Илч Паул хэлж байна. 500 гаруй хүмүүс харсан бөгөөд тэдний олонх нь одоо болтол амьд байна гэж хэлсэн нь юу хэлж байгаа юм бэ? Итгэхгүй бол тэр 500 хүмүүс одоо болтол ихэнх нь амьд байна. Очоод асуу гэж хэлж байгаа юм а. Амен. За харин зарим нь нойрсчээ. 7 дугаар ишлэл. Тэр дараа нь Яаковд тэгээд бүх элч нарт үзэгдсэн.
бүгдийн эцэст дутуу төрсөн мэт надад ч тэр бас үзэгдсэн билээ. Учир нь би элч нараас хамгийн өчүүхэн нь бөгөөд Бурхны чуулганыг хавчиж байсан тул элч гэж нэрлэгдэх зохисгүй гэж хэлсэн байна. Элч Паул гимшиж байна. Яагаад гэвэл тэр Христ итгэгчдийг хавчиж, шоронд хорж, зодож, ташуурдаж, хүлж тэгээд бас заримыг нь алсан байхгүй. Өнөөдөр отгоо ах байна. Отгоо ах төр босоод хардаа. Хүмүүс рүү. Отгоо ах Христийг итгэхээс өмнө бүх байсан. Тэгээд өөрийнхөө эр бяраараа аархаж, сайн мэдээ ярьсан хүмүүсийг зодож, тамлаж, үлгүүрт дүүжлээд зоддог байсан. Мөн Христ итгэсэн сайн мэдээ тараасан хүнийг гокод ажиллаж байхдаа хүүтэн даралттай усаар шүршиж тамалж исэн. Сайн мэдээ ярьсан хүний амруу салавч хийж исэн юм уу? Цуг бүхэрэлдэг сайн мэдээ ярьсан Христ итгэгч одоо манай чуулганд явж байгаа манай нэм лавгийг энд байна уу бостой байвал нэм лавгийг залуу бүх байхад нь хоолыг нь битээ үг гээд хавчиж гадуурхаж явж исэн хүн харин одоо тэр Иесустэй уулзсан. Амилсан Иесустэй уулзаж түүний зүрх сэтгэл бардамлан нурж унсан. Тэр гимнүглээ гимшсэн. Одоо утгаах хизээч махуудын үхлээр үхэхдээ хизээч сүнсний үхлээр үхэхгүй. Харин тэр махуудын үхлээр үхэхдээ нойрсож харин сэрхтээ деважин сэрх тэр замыг авчихсан юм. Учир нь түүний итгэл хоосон биш. Тэр үүнийг ойлгосон учраас өнөөдөр одоо нэм лавгтайгаа хамт нөхөрлөж хавчиж байсан хүмүүсээс уучлал гуйж өнөөдөр энд чуулганд үйлчилж байгаа. Илч Паул яг адилхан ийм хүн байсан. Би Бурхны чуулганыг хавчиж байсан тул илч гэж нэрлэгдэх зохисгүй юм а гэж гимшилтэйгээр энд бичиж байгаа юм. За 10 дугаар ишлэл. Гэвч би Бурхны нэгүслэр одоогийн бий болсон. Түүний надад үзүүлсэн нэгүсэл хоосон өнгөрөөгүй билээ. Харин ч би тэд бүгдээс илүү зүтгэсэн гэж. Харин одоо тэр гим нүглээ гимшиж бусад өөр ямар ч элч нартай харьцуулшгүйгээр тэр эзний төлөө амьдарч сайн мэдээг тунхаглаж эцэст нь тэр толгоогоо тасдуулан цавжигдах хүртлээр тэр удаа дараа шоронд орж, зодуулж, ташуурдуулж шоронд олон жил шорондч байхдаа сайн мэдээ тунхаглан эцэст нь цаазаараа өгсөн юм шүү. За Паулын амьдралыг харах юм бол тэр гарцаагүй амилсан Есүстэй уулзсныг харуулдаг. Амилсан Есүстэй уулзаагүй бол ямар хүн яагаад ингэж өөрчлөгдвөө? Үүнийг нэг л зүйлээр тайлбарлана. Энэ бол гарцаагүй Есүстэй уулзжээ. 11-р ишлэл. Тиймээс би эсвэл тэд байсан эсэх нь хамаагүй харин бид ийхүү тунхаглаж та нарт түүнчлэн итгэсэн байлаа гэж. 12-р ишлэлийг хамтдаа харъя. Хэрв Христ үхэхстээс амьлуулагдсан гэж тунхаглагдсан юм бол та нарын зарим чинь юунд үхэхстийн амьлал байхгүй гэж ярина вэ? Үхэхстийн амьлал байхгүй бол Христ ч амьлуулагдаагүй болно шүү дээ. Христ амьлуулагдаагүй бол бидний тунхаглал хоосон, та нарын итгэлч хоосон байх байсан шүү дээ гэж хэлж байна. Тийм ээ, Христ Есүс үхлээс амьлаагүй бол өнөөдөр бид энд юу хийж байгаа юм бэ ах дүүсээ? Христ амьлаагүй бол бидний найдвар хоосон штэ. Түүнтэй хамт булшинд цогцос болчлоо штэ. Бусад шашинтай адилхан. Тэгвэл энд юу хийж сууж байгаа? Христ амьлуулагдаагүй бол бид яах гэж зөвхт амьдрах гэж хичээгээд байгаа юм бэ? Христ амьлаагүй юм бол үхэхсэд амьлахгүй юм бол өнөөдөр бид яах гэж тэр зугаа цэнгэл арих завхаар л орхиод явж байгаа. Гараад зугаа цэл та. Бусадтай адилхан. Гэхдээ тийм биш юм а гэдгийг Паул хэлж байна. Энэ бол хамгийн чухал юм. Бидний зөвхт амьдрах гэж хичээж байгаа зүйл бол Христ амьснараа бидний амьд найдвар болж бид зөвхт байд дотор алхаж байхдаа бид худал хуурмагт үгүй гэж хэлж байхдаа бид завхаард үгүй гэж хэлж байхдаа бид бардамналд үгүй гэж хэлж байхдаа бид бас бусдад туслаж өөрөөсөө тасдаж аваад бид бусдад туслаж өгч байхдаа бидэнд найдвар байдаг. Бид хожим түүнтэй уулзна. Хизээч мөхшгүй итгэл. Хожим би энэ хорвоо дээр сайн нэгүүлдэн амьдрсныхаа агуу шагналыг би дүүрийн шагналыг би түүнээс хүртэн. Яагаад гэвэл Христ амьд байгаа. Би ч бас түүнтэй хамт амьлуулах тулна гэсэн найдвар дотор бид энэ газар бозор мухагаас цухтаадаг. Бид энэ амьдралдаа зөвхт байдлыг сонгодог юм аа.
Хэрвээ Есүс Христ үхлээс амьлуулагдаагүй бол бидний итгэл хоосон, бидний тунгаглаж хоосон байх байсан юм а гэж хэлж байна. Хэрвээ үхэлсэд амьлуулагдахгүй юм бол бид нар ч Христийг Бурхан амьлуулаагүй байхад нь амьлсан мэтээр Бурханыг гэрчилсэн худалчид болно шүү дээ гэж хэлж байна. Та боттоо Есүсийн дагалдагчрыг хүмүүс барьж аваад, Есүсийг цовдлсон тэр хүмүүс барьж аваад, зодож, ташуурдаж, занал хийлээд хэрвээ та нар Есүс Христийг амьлсныг энэ яриагаа зогсоохгүй бол та нарыг ална гэж хэлэхэд тэд юу гэж хэлсэн гэж? Бурхан амьлуулсан Христийг бид амьлуулаагүй гэж ярил бид Бурханыг худалч болгоно гэж хэлээд бид хизээч үдсэн харснаа. Бид үгүйсгэж чадахгүй юм аа. Бид та нараас айсандаа, бид үхлээс айсандаа Бурханы амьлуулсан Христийг амьлаагүй гэж худлаа ярьж чадахгүй маа гэж хэлээд тэд үхэхийг сонгож байсан. Дагалдагчдын Йооханоос бусад бүх дагалдагч нар зарим нь арьсаа амьдаар нь өвчүүлж, зарим нь загалмайд цовдлогдож, зарим нь чулуугаар бяцартал нүдүүлж, зарим нь нэвт жадлуулж алагдаж байхдаа тэд Есүс амьлсан юм шүү. Та нар итгээрэй. Би та нарын энэ бүх нүглийг чинь уучлж байна гэж хэлээд чулуу шидүүлэн алагдаж байхдаа Есүсийн дагалдагч Стефан Бурхан минь ээ, энэ юу хийж байгаагаа мэдгүй хүмүүсийг та уучлж өгөөрэй гэд өөрийг нь алж байгаа хүмүүсийг уучлаад тэд үхэж байсан юм аа. Та нар боддоо худал зүйлийн төлөө хүн амиа өгнө гэж юу? Хүн худалч байж болно. Гэхдээ амиа өгөх хүртлээр худалч байна гэж юу? Есүсийн дагалдагчрын энэ үхэл нэг л зүйлийг харуулж байна. Тэр гарцаагүй амьлсан Есүстэй уулзжээ. Тиймээс тэд энэ итгэлийнхаа төлөө энэ найдвар дотроо тэд худлаа ярьж аврагдахыг хүсээгүй юм. Харин тэд энэ хорвоод нойрссон ч Тэнгэрлэг деваачинд амьдрын гэдгээ тэд Есүсийн амьлалтыг харсан учраас, түүний өмссөн алдрын биеийг харсан учраас надад энэ алдрын бие өмсгөгдөн гэдэг тэр амьд найдварыг олж авцгаас юм а. Тиймээс тэд үхлийн айдсаас чөлөөлөгдсөн юм шүү ах дүүс нараа. 17 дугаар ишлэл. Христ амьлуулагдаагүй бол та нарын итгэл хоосон агаад та нарч нүгэлдээ байсаар байна. Тэгвэл Христ дотор нойрсогсож мөн мөхсөн болно. Тиймээс бид зөвхөн энэ амьдралынхаа төлөө Христэд найддаг бол бид нар бүх хүмүүсээс хамгийн өрөвдөлтөй хүмүүс болно гэж хэлсэн. Та нар боддоо Христ амьлаагүй юм бол бид амьлахгүй гэсэн үг. Тэгвэл Христ амьлаагүй бид бас Тэнгэрлэг деваачинд амьлж очихгүй юм бол бид яах гэж завхаарилд, яах гэж архитаар зугаа цэнгэлд үгүй гэж хэлээд яах гэж зөвд амьдрах гээд байгаа юм бэ? Бид хамгийн өрөвдөлтөй хүмүүс болно. Харин апостол Паул хэлж байна. Та нар ерөөлтэй хүмүүс юм а гэж хэлж байна. Та бидний итгэл хоосон биш. 20 дугаар ишлэл. Гэвч Христ үхэгсдээс амьлуулагдсан бөгөөд нойрсогсдын анхны үр жимс мөн. Одоо энэ ишлийг ойлгож байна уу? Бүх Христ Есүст гимнүглээ, гимшин Есүсийн загалмайн үхэл амьлалтанд итгэснээр гимнүглээ уучлуулан аврагдсан тэр хүмүүс хожим бид амьлах болно. Харин Есүс Христийн амьлалт мөнхийн амиар амьлсан анхны тэр бодит дүр зураг төгс загвар юм аа. Тэр анхны үр жимс юм. Мөнхийн амиар амьлагдсан. Энд хэлж байна. Учир нь үхэл нэг хүнээр ирсэн тул үхэгсдийн амьлал мөн нэг хүнээр иржээ гэж. Анх үхэл энэ ертөнцид яаж орж ирсэн бilé? Хэнээр дамжин орж ирсэн гэж Библи хэлдэг үлээ. Анхны хүн Адам нүгэл үлдснээр Адамын үр удам болсон хүмүүн төрлөختөн бид бүгд нүгэл дотор хоригдсон. Бид бүгд үхдэг болсон. Энэ ертөнцид нүгэл Адам гэдэг нэг хүнээр ирсэн бол харин үхэгсдийн амьлалт нь Есүс Христ гэдэг нэг хүнээр бас энэ бидэнд ирсэн юм аа. Адам дотор бүгд үхтэгчлэн Христ дотор бүгд амьд болгогдно. Харин тус бүр өөрийн дараалалтай байна. Христ бол анхны үр жимс. Дараа нь түүнийг ирэхэд Христийнх нь амьлуулагдана гэдгийг хэлж байна. Халелуя! Тэрэг түндээ хэлэхгүй юу? Та Христэд итгэдэггүй гэж эхлээд асуудаа. Итгэдэг гэвэл та амьлах болно гэж хэл. Та мөнх амийн амьлалтаар амьлах болно гэдгийг хэлж өгөөр. Дараа нь бүх удирдлага,
эрх мэдэл хүчийг тэр хүчингү болгоод эцэг бурханд хаанчлалыг тушаах үед төгсгөл ирнэ. Учир нь бүх дайснаа хөл дор оруулах хүртэл тэр хаанчлах ёстой. Эцэст нь хүчингү болгох дайсан бол үхэл мөн. Бурхан бүх юмсыг түүний хөл дор эрхшээлд оруулсан. Харин тэр бүгд эрхшээлд орсон гэж айлдах үед бүхнийг түүний эрхшээлд ор тавьсан тэр нэгэн нь өөрөө ангид байсан нь мэдээж. Бүх юмс өөрийнх нь эрхшээлд орох үед өөрт нь бүх юмсыг захируулагч нэгний эрхшээлд хүү өөрөө ч мөн орох болно. Энэ нь бурхан бүгдэд бүх юм болохын тулд билээ. За дараагийн нэг ишлэгийг харъя. 35 дээр. За энийг үзсний дараа би та нарт нэг дүрслэл үзүүлнэ. Энэ бүхнийг тайлбарлаад. За энийг та нар дахиад анхааралтай хараарай. 35 дахь ишлэл. Паул үргэлжлүүлэн амьлалтыг тайлбарлаж ярьж байна. Амьлалт ямар шүү загвартай, ямар шүү дүр төрхтэй байх юм бэ гэдгийг Илч Паул бидэнд тэр сүнслэг зүйлийг ойлгуулах гэдэг. Тэгээд сүнслэг зүйлийг ойлгуулахын тулд нэг газрын бидний мэддэг нэг юмыг ашиглаж зүүрлэж хэлээд байгаа юм. За энд ингэж хэлсэн байна. Гэхдээ хэн нэгэн нь үхэгсэд яаж амьлуулагдах вэ? Тэд ямар шахуу биетэй ирэх бол гэж асууж магадгүй. Паул хэлж байна. Мунхага гэж хэлж байна. Мунхага тарьдаг чинь үхэхгүй аваас амьлуулагдахгүй юм а гэж. Одоо энд нэг үрний жишээ авч байна. За үр тарьж үдсэн хүн байна уу? Газарт үр суулгаж үдсэн хүн. Төмөсний ч үр юм уу? Ямар нэгэн цэцгэний үр ч юм уу? За одоо тэгвэл бүгдээрээ тэр дүрслээ бодоорой. Паул нэгэн жишээ авч байна. Үхстэй амьлын талаар итгэхгүй те яаж амьлах юм бэ? Ямар хөө дүрээр ирэх юм? Сони юм яриад гэж байгаа хүнд Паул хэлж байна. Мунхаг минь гэж хэлж байна. Мунхаг минь. Чиний тарьдаг чинь үхэхгүй бол урахгүй гэж. Энэ үрний тухай хэлж байгаа. Тарьдаг чинь ирэх ёстой бие бус харин нүцгэн үр юм гэж. За үрний талаар бодоорой. Үр бол нүцгэн үр байдаг. Магадгүй буудаан эсвэл өөр ямар нэгэн үр байж болох юм. Харин бурхан өөрийн хүссэнчлэн түүнд бие өгдөг. Үр болгон өөрийн гэсэн хэлбэр хэмжээ өнгө төрхтөө байна. Энийг л энд хэлж байна. Үр болгон өөрийн биетэй аж. 39 дэх эшлэл. Бүх мах бод адилгүй. За одоо махан биетүүдийг бодоорой. Хүний мах бод өөр байхад амьтдын, шувуудын, загаснуудынх ч өөр мах бодтой байна. Мөн харж гинөө. Газрын бие мах бод байхад тэнгэрлэг бие гэж байдаг харж гинөө. Нар, сар, од, тэнгэрлэг эрхсүүд өөрийн алдрын туяатай, өөрийн сүр жавхлантай оршдог. 41 дугаар ишлэл. Нарны жавхаа өөр. Сарны жавхаа гэлбаанч өөр. Одны гэлбаан өөр. Од одноосоо гэлбаагаараа ялгардаг. Үхэгсдийн амьлал нь яг ийм байна. Энэ нь муудах байдал дотор таригдж, үл муудах дотор амьлуулагдана. Үрийг бүгдээрээ дахиад бодъё. Үр зүгээр нүцгэн үр. Тэгвэл хөрсөн дор хаяхад хөрсөн дор үр зүгээр би ингэ хэлчихье. Оршуулгдсны дараа, булагдсны дараа тэр үр үхэж ялзардаг. Ингээд зогсохгүй. Одоо тэр үр үхэж хөрсөнд булагдсан ялзарсны процесс дотор юу болж байгааг үл цоошин ам соёо бий болоод тэгээд газрын хөлсийг нэвтрэлгэн гарч газарт булагдсан тэр үр үхсний дараа газар дээр одоо бидэнд харагдах юр бусын үзэсгэлэнтэй цэцгэс үрд жимсний модод асар том авраг мод болон ургаж тэнгэрийн шууд үрээздэг. Хүмүүс бид нар үр жимсийг нь хүтдэг. Үхэгсдийн амьлалт яг ийм юм. Бид төрлөх биеэр таригдан бидний бие махбод газарт үр шиг оршуулгдан ялзрах үед сүнсэн бие маань Есүсийн амьлалтын алдрын цог жавхланд тэр амийн хувцсыг өмсөх болно. Энэ нь үхэгсдийн амьлал нь ийм байна гэдгийг 42 дугаар ишлэлээр хэлж байна. Энэ нь үл муудах байдал дотор таригдж, үл муудах байдал дотор таригдж, үл муудах байдал дотор амьлуулагдана. Энэ нь хүндлэл дотор таригдж, цог жавхлан дотор амьлуулагдана. Энэ нь мөхөс байдал дотор таригдж, хүч дотор амьлуулагдана. Энэ нь төрлөх биеэр таригдж, сүнслэг биеэр амьлуулагдана. Төрлөх бие байдгийн бол ах トゥ усээ бидэнд сүнслэг бие байгаа юм шүү. Тиймээс сүнс байгаа гэдгийг хүмүүс үн нэртнээс ярьж ирсэн юм шүү. Шинжлэх ухаан хожим хүлээн зөвшөөрсөн. Хүнд сүнс байгаа. Хүн нас барах үед хүний сүнс биеэс нь гарч явдгийг одоо шинжлэх ухааны эрдэмтэд хүлээн зөвшөөрч
байгаа юм шүү. За 45-аас тийхүү анхны хүн Адам амьд биет болжээ гэж яг энэ биеийг хэлж байгаа. Мах бодтой амьд бий болсон. 46 дугаар ишлэл. Харин эхнийх нь сүнслэг бус төрлөх хагаад дараагийнх нь сүнслэг байдаг юм а. Анхны хүн газраас буюу шорооноос, хоёр дахь хүн нь тэнгэрээс болоё. Шорооных нь ямар байдагчлан шорооноос буйн тийм бөгөөд тэнгэрийнх ямар байдагчлан тэнгэрээс буйн тийм байна. Шорон хүний дүрийг бид өмсдөг шигэ тэнгэрдэх хүний дүрийг бид өмсөх болно. Халелуя! Энэ бол амьлалтыг тунхаглаж байгаа юм аа. За 50 дугаар ишлэл дээр Паул тунхаглаж байна. Ах トゥ нар минь ээ. Үүнийг би та нарт хэлье. Мах бод ба цус нь бидний энэ мах бод цус нь Тэнгэрийн хаанчлалыг, тэр үл муудахыг, тэр Тэнгэрлэг деважинд энэ биеэр очих боломжгүй. Энэ чинь махан бие штэ. Харин энэ махан биеийг бид тайлахдаа сүнсэн биеийг буюу Христ амьсны дараа өмссөн алдрын биеийг бид өмсөх болно. Харах тун би та нарт нэгэн нууцыг хэлье. Бид бүгдээрээ нойрсохгүй харин бүгдээрээ өөрчлөгдөх болно. Бидний зарим нь нас бараад мах бодоо орхиод сүнсэн биеийг өмсөд Христ итгэж хүмүүс Тэнгэрийн деважинд очино. Харин зарим нь биднийг амьд байхад Христ ирвэл бидний бие шууд алдрын биеэр хувилгагдах болно. Энэ муудах бие маань тэрхэн мөчөд солигдох болно. Тийм учраас хожим Христ хүн төрлөختнийг шүүхээр ирэх тэр мөчөд тэр үед амьд байгаа итгэгч нар солигдох болно. Энэ бие нь шууд хувилгагдах болно гэдгийг энд Илч Паул хэлж байна. 52 дугаар ишлэл. Ингэхдээ нүд ирмэхийн зур нэг агшинд сүүлчийн бүрээнээр тийм болно. Бүрээ дуугарч үхэгсэд нь үл муудах өөд амьлуулагдаж бид ч өөрчлөгдөнө. Яагаад гэвэл муудах нь үл муудахыг өмсөх ёстой бөгөөд үхдэг нь үхшгүйг өмсөх ёстой. Энэхүү муудах нь үл муудахыг өмсөж үхдэг нь үхшгүйг өмсөх үед үхэл ялалтад залгигдлаа гэж бичигдсэн үг биелэх болно. Тэрхүү үгийг энд иш татсан байна. Үхлээ чиний ялалт чинь хаана байна вэ? Үхлээ хатгуур чинь хаана байна вэ? Үхлийн хатгуур нь нүглийн хүч нь хууль юм. Харин эзэн Есүс Христээр маань бидэнд ялалт өгдөг бурханд талархал байх болтугай. Тиймээс хайрт ах トゥ нар минь ээ. Та нарын зүдэл зүтгэл эзэн дотор хоосон биш гэдгийг мэдэж тууштай байж гуйж дайвшгүй эзний үйл хэрэгээр үргэлж бялхсан байгаараа гэж Паул хэлж байгаа юм аа. Та нар минь бити гуйж дайваарай. Бити эргэлзээрэй. Тэгээ би та нарт нэгэн дүрслэл харуулах гэж байгаа юм. Эхлээд өт эрвэхэ хоёрыг харьцуулсан зураг гаргаж өгөөч. Өт бол газрын мөлхөгч амьтан. Энэ өт. Харин эрвэхэ бол тэнгэрт нисдэг амьтан байгаа. Энэ хоёр бол тис өөр хоёр мөн чанартай ийм амьтан. Гэхдээ би та нарт харуулъя. Энэ өт бол энэ эрвэхэ юм. Энэ эрвэхэ өмнө нь өт байсан юм. Газраар явдаг төөлөөр хорхоо. Навчнаас идэж. Тийм ээ, навчнаас иддэг, хоололдог. Гэтэл эрвэхэ болсны дараа цэцэгний бал сурж, цэцгнээс цэцэг рүү дамжин нисгтээ тоос хүртээж идэж байсан тэр ургамлаа дахин амьлаж, дахин ургахт нь одоо энэ экосистемд хамгийн сайн үүргийг гүйцэтгэдэг баг. За бүгдээрээ өт хэрхэн эрвэхэ болж байгаа процессыг бүгдээрээ харъя. Ингэхдээ та нар үхэгсдийн амьлал сая юу болохыг сонссноо төсөөлж бодорой. Бид төрлөх биеэр, газрын биеэр, шорон биеэр үхэж, харин мөнхийн тэнгэрлэг биесээр сүнсэн биеэр амьлуулагдах болно. Бурхан бидэд энэ дүрслэлээр үхэгсдийн амьлал байгаа гэдгийг та нар нэг өдөр махан биеэ тайлах үед яг авгалдаа эрвэхэ болж байгаа шиг тэр алдрын биеийг өмсөх болно гэдгийг хэлдэг юм аа.
одоо энэ өт авгал гарч. Энийг харсан хинч энэ ирвэхэ болно гэж итгэхэд үнэхээр хэцүү баг. Ямар муухай амьтан бэ гэж эхлээд бодох байх магадгүй. Та нар ийм үт харах үед та нарт хизээч сайхан харагдахгүй баг. Гэтэл нэг өдөр энэ өт өгч байгаа. Тэгээд хэсэг хугацааны дараа царцсан мэт болсны дараа дотроос газрын биеийг тайлаад өтний амьдралыг орхиод одоо нэгэн шилжилт болж байна. За одоо дараа нь тэр авгалдаан үүрнээс гарч ирж байгаа энэ амьтан бол тис өөр мөн чанартай тэнгэрлэг биес болж хувирж байгаа. Бурхан бидэнд тэнгэрлэг бие байгаа гэж хэлж байна. Та нар газрын бие, хөрсөн биеэр үхэж, харин алдрын биеэр, сүнсэн биеэр амьлуулагдана. Бурхан бидэнд маш олон гайхалтай арга замаар амьлалтыг илчлэн харуулсан байдаг. Тэр үрээр бас энэ авгалтайгаар. За төгсгөлд нь би та нарт бас би 3 удаа Иерусалимд очихдоо Есүсийн хадан булшинд очисон. Есүсийн оршуулсан гэгддэг хадан булшинд би 3 удаа анхан 2000 онд би очиж ирсэн. Тэгээ дараа нь би 3-таа очисон. Хадан булшинд би орох үед нэрээ би та нарт хэлье. Тэнд ямар ч цогцос байгаагүй, ямар ч чандар байгаагүй. Булш хов хоосон байсан юм шүү. Би хадан булшинд очиод энэ зургийг дарсан. Миний дарсан Есүсийн булш хоосон байна. Энэ ертөнцид зорын ганц булш нь хоосон цогцос байхгүй нэгэн булш байгаа. Тэр булшны гадна хаалган дээр ингэ бичсэн байна. Тэр энд байхгүй. Тэр амилсан юм гэсэн бичээс байдаг. Тэр амилсан учраас энд байхгүй. Тэнгэр элч нарын хэлсэн үгийг энд бичсэн. За дараагийн зургийг харуулъя. Би хоосон булшин дотор зогсож байхдаа. Уг нь бол хоосон булш бүр хүмүүс дүүрэн байдаг. Та нар бодоо өдөрт хэдэн мянган хүмүүс очрлоо зогсцсон байдаг. Хадан булшинд орж үзхийн тулд би очрлож жохоод орсон. Эхний 2 удаа бол дандаа хүмүүс дүүрэн байсан. Харин би 3 дахь удаага Иерусалимд очиод хадан булшинд би 3 дахь удаага ороод зогсох мөчөд хүмүүс гараа явцсан. Би гав ганцаараа булшин дотор үлдсэн. Би гав ганцаараа тэр хадан булшин дотор үлдээд зогсож байх үед нэгэн дуу хоолой надад шивнэхийг би сонссон. Тэр дуу хоолойг би тэнд бичсэн. Тэр бичгтээ булшны зураг байвал гаргаж өгөөч. Тэр дуу хоолой надад шивнсэн дуу хоолой юу гэж хэлсэн гэж. Энэ булш хоосон байгаа нь чиний итгэл хоосон биш юм шүү гэж тэр дуу хоолой надад хэлсэн. Хоосон булш таны итгэл хоосон биш гэдгийг тунхагласаар байгаа юм аа. Хэрвээ түүний булш цогцостойгоо байсан бол бидний итгэл мөнхөд худлаа болох байсан юм аа. Харин өнөөдөр түүний хоосон булш Христэд итгэгч нарт хандан хүү минь охин минь чиний итгэл хоосон биш юм шүү гэж тунхилж байгаа юм аа. Дэрэг түндээ хэлцгээе. Таны итгэл хоосон биш ээ гэж хэлээрэй. Халелуя. За би Иерусалимд булшинд очисон бичлэгээ та нарт үзүүлье. Тэгээ би энэ видеог хийсэн. Тэгээд хүмүүс булшинд очихын тулд юу болж байгааг
сая Христ итгэгч нар Иерусалимд ирдэг. Иерусалим бол үнэхээр Библийн ариун газар байгаа. Энэ олон түүхэн үйл явдлууд болсон. Тэр Израильд ирэхэд Библи бол үнэхээр амилдаг л да. Үнэхээр Библи бол зүгээр хэн нэгний зохиосон зохиол биш гэдгийг итгэгч нар улам бүр мэддэг. Тэдний итгэл хоосон биш. Тэд зүгээр нэг ухаантай хүний зохиосон нэг хүний санаанаас зохиосон үлгэр домогт итгэдэггүй. Харин Библиэлд бичигдсэн бүх түүхэн газруу түүхэн хүмүүс бодтой амьдарч байсан. Библиэлд бичигдсэн тэр түүхийг ботсон археологийн олдурууд бидэнд бол таны итгэл хоосон биш ээ гэдгийг бидэнд өргөж харуулж олон сая итгэгч нар энд ирж үнэхээр итгэлийн хувьд дахин улам бүр сэргэлдэг байгаа. Улам бүр хүчрхэгддэг байгаа. Хүнд итгэснээ улам бүр баттай ухаардаг байгаа. Иерусалимд ирээд Иерусалимийн гудамжаар итгэгч нар алхаа явж байхдаа өнөөдөр Иерусалимд хөл тавьж байгаа шиг хожим Тэнгэрийн Иерусалимд хөл тавих нь гарцаагүй юм байна. Тэнгэрийн Иерусалимийн гудамжаар алхах нь гарцаагүй юм байна гэдгийг зүрх сэтгэлийнхаа гүнд бас дахин ухаан ойлгож байдаг байгаа. Өнөөдөр бид нэр энэ Христийг оршуулсан гэдэг цэцэрлэгт оршуулгын газар ирсэн байгаа. Тэгээ өнөөдөр бидний өмнө 2000 хүн ороод гарсан гэж зөвхөн өнөөдөр. Тэгээ бидний араас ч одоо хүмүүс орж ирж байна. Ингээ бодохоор ямар олон сая Христ итгэгч нар энд ирж бас энд ирж хүнд итгэснээ бас ухаан бас өөрсдийн зүрх сэтгэлдээ хүндрэлэн мандагдаг энэ ариун газар ирж тэдний зүрх сэтгэл маш хөдөлдөг байгаа. Би ч гэсэндээ энд ирэх болгондоо ялангуяа хатан булчинд ирээд булчны аман дээр бичсэн тэрэнд байхгүй учир нь тэр амилсан юм а гэсэн бичээсийг харах болгондоо түүний булш хоосон булшийг харах болгондоо үнэхээр баярлдаг байгаа. Үнэхээр баяр хөөр төрдөг байгаа. Тэгээ хүмүүс ороод булчинд ордог. Тэгээ нэр тэр байхгүй шүү дээ. Булш нь хоосон байна. Үнэхээр Есүс амилжээ гэж тэдний тунхаглаа гардаг байгаа. Энэ хатан булш Есүс Христийг оршуулсан Голгот толгой хажуухнаас олдсон. За энэ бол тэр булшны амыг тагладаг асар том чулуун өнгөрөөд тэр сувг нэг энүүгээр тэр том чулуун өнгөрөөд тэгээд тэр булшны амыг тагладаг байна. Бүгдээрээ түүн даалга цашлтыг өргөцгөөе. Үхлийг ялсан, нүглийг ялсан, бүх өвчин зовлон хараалыг ялсан цор ганц Есүс Христ. Тэр бол амьд Бурхны хүү мөн. Тэр үхэгсдээс амьсгалснараа өөрийгөө Бурхны хүү бөгөөд Бурхан гэдгийг харуулсан юм. Бидний итгэл хоосон биш. Бид үхсэн нэгэнд биш. Бид амьсан нэгэнд итгэдэг юм аа. Бүгдээр хамтдаа босцгооё. Амьсан нэгний өмнө босцгооё. Түүнд бүх алдар хүндэтгэлийг бүгдээрээ түүнд өргөцгөөё. Түүнд магтан дуулан, түүнд алгаа ташин, түүнд чин сэтгэлийн, түүний сайн мэдээ дэлхийд даяар Монгол даяар түгээгдэн хүрээсэй гэж бүгдээрээ үүнд өөрсдийгөө зориулцгаая. Бүгдээрээ хайртай хүмүүсээ, хань ижил үр хүүхэд аав ээж, өвөө эмээ, ах эгч дүүсээ, ач зээнрэ, үр удмаа бүгдээрээ аврал руу дагуулцгаая. Хамт олноо. Бүгдээрээ эндээс гараа явж байхдаа Есүс үнэхээр амилжээ гэж хэлээрэй. Үнэхээр амьд юм байна штэ гэж. Гэхдээ энд байгаа хүмүүсийн олонх нь амьд Есүстэй уулзсан хүмүүс байгаа. Яг гэвэл та нар залбирахдаа та нарын залбирлыг амьд нэгэн сонсож залбирал чинь хариулсныг та нар мэднэ. Өвчтөй байхад чинь эдгэж байгаа тэр хүч амьсан Есүс Христ өөрийн юр бусын хүч чадлаараа та биднийг эдгээдэг. Хэрвээ Есүс амьлаагүй бол бидний залбирлыг хэн сонсож хариулаад, хэрвээ амьлаагүй бол хэн биднийг эдгээгээд, хэрвээ Есүс амьлаагүй бол түүний амьлалтын хүч байхгүй бол бид яагаад бузар музуршил тэр нүглийн хүчнээс ямар хүчээр чөлөөлөгдөд байгаа юм бэ? Ямар хүчээр хорон муу хүмүүс зөв шудраг болоод байгаа юм бэ? Өмнө нь хизээч тэр архинаасаа домтолтоосоо салж чадахгүй
ямар ч лам бөөдөр очиод яаж ч уулаад зодуулаад нүдүүлээд шоронд хоригдоод өөрчлөгдөөгүй байсан хүмүүс ямар хүчээр чөлөөлөгдөд байгаа юм бэ? Та бид нар бол түүний амьлалтын гэрчүүд юм. Есүсийн хаанчлал чуулган, Монгол чуулган, Христэд итгэгч хүн болгон одоо Есүсийн амьлсны бодиттой гэрчлэр юм. Та нар эндээс гараад явахдаа та нарын амьдрал, таны бүд зүрх сэтгэл бодол санаа бүгд өөрчлөгдөх болтугай. Та амьлалтын гэрч болоод эндээс гараасаа. Танаас болж Есүс амьлсан гэдгийг бүх хүмүүс мэдээсэ. Бүх үндэсний хүмүүс мэдээсэ. Тэр нялхбалчрууд, хөвгүүд октууд, тэр ахмад буурлууд, тэр гэр бүлүүд бүгд мэдээсэ. Танаа хамт олон, танаа хомт олны тэр нэгэн Есүс амьлсан гэдгийг танаас сонсож, тэр амьд нэгэнтэй ярих урам зориг, итгэл найдрыг олж аваад түүнд залбираасаа. Түүнээс нүглийн уучлалыг, хараалын тэр хүлээснээс чөлөөлөгдөх, тэр үйд дамжсан хараалын хүчээс чөлөөлөгдөх тэр Бурхны хүчийг амсаасаа. Хамтдаа дуулцгаая.